За ингээд ямар нэгэн шалтгаанууд ингээд бидний хүүхдэд нөлөөсөнтэй холбоотойгоор юу хийдэг вэ гэхээр ихэвчлэн нөгөө хүүхдүүд маань хамгийн их нөгөө нэг хүлээн зөвшөөрөгдөхийн тулд танихгүй хүмүүстэй одоо Facebook, Instagram-аар танилцах, магадгүй тэр одоо хаягны ард хэн байгааг сайн мэдэхгүй, хуурамч одоо аккаунтаар хүүхдүүдтэй холбогдож яг тэр хүүхдийг ойлгож байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх, за нөгөө нэг хангагдаагүй хэрэгцээг нь хангаж хайрлах, халамжлах, анхаарал тавих гэсэн энэ үйлдэлүүдийг магадгүй тэр хуурамч аккаунтаар хийсэнтэй холбоотойгоор энэ тохиолдолд нөгөө нэг гэмт хэрэг зөрчилд холбогдох, хохирогч болох эрсдлүүд бас нэмэгдээд идэг. За сайн байцгаана уу та бүхэндээ Хөх Тэнгэр подкаст Заганзогийн өөрчлөлт нэртэй подкастэнд өнөөдөр FM 82.9 Хөх Тэнгэр подкастаараа сонсогч үзэгч та бүхэнтэйгээ уулзж байна. За бид хамтдаа өдөртмийн амьдралдаа одоо энгийн бөгөөд утгатай одоо өөрчлөлтийн талаар ярилцдаг. Харин удаад бид амьдралдаа эзэгж байгаа байнгын одоо бидний салшгүй дотны нөхөр мэт болсон нэгэн зүйлсийн талаар ярилцсанаа. За энэ зүйлсээ юун талаар ярилцж байгаа вэ гэвэл одоо гар утасны хэрэглээ түүнтэй холбоотой одоо донтолтой хэтрүүлэн хэрэглэх зохистой хэрэглээний талаар ярилцах юм аа. Ингээд өнөөдөр миний ярилцлаганд Сэмүтийн одоо хүүхдийн сэтгцэн эмч гэж байна тийм. Хүүхдийн сэтгцэн эмч. За Чинцүр маань урилгыг маань хүлээж авч хүрэлж ярьсан танд маш их баярлалаа. Баярлалаа. За зөндөө эмч маань бас өөрийнхөө талаар бас товч танилцуулах сургууль соёлоо хаанд өгсөв. За 2017 онд хүний хэмж мэрэгчлэр төгссөн. За 2019 онд сэтгцэн эмч мэрэгчлэр төгссөн. За 2022 онд бол хүүхдийн сэтгцэн эмч мэрэгчлэр төгссөн. За одоо ер нь бол хүүхдийн сэтгцэн эмчээр ажиллаад бол за 5 дахь жилдээ ажиллаж байгаа гэж хэлж болно. Ийм хүүхдийн сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн сэтгцэн эмч гэж мэрэгчлээ. За баярлалаа. Би бас зөндөө дээр ажил дээр нь очиод л одоо сураг тавиал тэгэл тохиолдоор танилцал минь тусаа мэдэлцэл уцаа аваад хаяласаа алсан. Ер нь бол энэ сэтгүүл зүйн салбар, эмчийн салбар ч өөр ачаал ихтэй юм. Бас хүн төвтэй тийм ажилтдаг хүмүүс шүү дээ. Тэгээд өөртөө ч танилцсандаа бас баяртай байна. Өөрөө бас ингээд хүрэлцэн ирсэнд дахин баярлалаа. Ер нь миний өнөөдрийн гол ярилцлагын сэдв маань өөрчлөлт гэдээ би подкастаа хийдэг нь альва зүйлээс бид нар сөрөг зүйлээс эрэг хандлагаар бас өөрчлөгдөх боломжтой. Альж насны хүүхэд томчууд те ингээд боломжтой гэдэг үүднээс би подкастаа өөрчлөлт гэсэн нэрийг өгсөн байдаг. Тэгээд ер нь энэ гар утасны хэрэглээ өөрөө донтолт гэж явд юм уу, өвчин гэж явд юм уу, зүгээр энэ зохистой хэрэглээгээ алдагдчихлаа гэж явд юм уу? Хүүхэд өсвөр нас насан туршиж гэх ялгаагүй. Тэгэхээр энэ одоо дэлгэцэн хэрэглээ гэдэг зүйл маань одоо бидний өдөр тутмын амьдралын нэгэн салшгүй хэсэг болсон тийм ээ. Тэгэхээр яг хүүхдүүдийн хувьд гэх юм бол яг зөв зохистой хэрэглээг одоо яг багаас нь өөрсдөд нь төлөвшүүлж суулгах нь одоо яг энэ эцэг эхчүүд тасран хамгаалагч насан турш хүмүүс бидний одоо үүрэг болчиход байгаа. Тэгэхээр яг хүүхдүүд маань яг зохистой хэрэглээ гэж юу юм? Зохистой хэрэглээнээс одоо хэтрүүлэн хэрэглэх юм бол энэ өөрөө дэлгэцийн хамаарал хэтрүүлэн хэрэглээ гэдэг нэр томьёор орно тийм ээ. Тэгэхээр магадгүй энэ хэтрүүлэн хэрэглээтэй холбоотой хүүхдүүдийн талаас, сэтгэл зүйн талаас болон бие махбодын талаас энэ гарч байгаа өөрчлөлтүүд маань өөрөө өдөр тутмын амьдралд нь ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлээд эхлэх юм бол бид нэр энийг асуудалтай болжээ гэж дүгнэж болно гэсэн үг. Яг тийм төдийлөн тодорхой нүдэнд харагдсууч шинж тэмдгүүдийг илэрх магадaltaй юу. Зүгээр би л нөгөө ингийн одоо хүний хөдөл одоо тайлд одоо өсгөцгээ оролдох, амдаа үнхээ зуугаад байх. Одоо бие майжих ч юм уу, нүдэн хурдан завчлах уу, нүдэн захтнаад нухаад эхлэх үү ч юм уу. Өөр ийм шинж тэмдгүүд ажиглах боломж байдаг болоо. Тэгэхээр хүүхдийн одоо хөгжил маань насны үечлэлтэй явж байдаг тийм ээ. Тэгэхээр яг 0-2 насны хүүхдэд бол дэлгэцийн хэрэглээ одоо аль болох байх ёсгүй маа гэж үздэг. Тэгэхээр магадгүй энэ дэлгэцийн хэрэглээ 0-2 насны хүүхдэд одоо ихтэй болоод ирэх юм бол хэл ярианы хөгжил хоцрогдох ч гэдэг юм уу. Эсвэл магадгүй одоо ийм нэг хүүхдүүд маань яг 0-2 наснда юмсыг мэдрэх, тэ амандаа хийх яг энэ одоо мэдрэхүй эрхтнүүдээрээ таньж мэдчих ёстой энэ насн дээр яг нэг юм дэлгэцийн урд суугаад одоо тийм ингээ байх юм бол хүүхдийн танин мэдгүн хөгжилд одоо ингээ саад учрна дээрээс нь
нэмээд нөгөө бусад зүйлсийг мэдэрч танин мэдэх тэр процессуудад одоо саад учрна. Дээрээс нь нэмээд одоо яг тийм нөгөө хэрэгцээнүүдээ хангаж чадахгүй байх тохиолдлууд гарч байгаа. За тийм учраас нөгөө нэг хүүхдийн танин мэдгүй хоцрогдоод хэл яриа хоцрогдох ч гэдэм үү. Магадгүй одоо тэр хэтрүүлийн хэрэглээ болох юм бол магадгүй тэр дэлгэцийн хэрэглээнээс холдуулаад ирэхэд хүүхд хит уйлагнах, за магадгүй түүнтэй холбоотойгоор зан авир гарах, байнгын одоо нэг уйлгэнсэн, тайван биш төгшүүртэй байдлуудыг гаргах ч гэдэм үү. Тийм зүйлсүүдээр бас илэрч болно. За дээрээс нь нэмээд нөгөө нэг хоол идчих яхад нь одоо хооллох гад бид нөгөө нэг дэлгэцийн урд нь уцаа тавиад хөглөн кино үзүүлээд үздэг. Гэтэл яг тэр үед хүүхэд маань хооллож явах явцдаа бид нэр хоолыг хараад, таниад, мэдрээд, амтлаад ингээд идэх байтал бид нэр дэлгэц харчингууд нөгөө нэг хоолоо амтлах, за дээрээс нь харах, тэ яг тэр нөгөө нэг байнгын авч мэдэрж явах ёстой зүйлүүд дээр нь ингээд хангалттай хэмжээнд биш болоод ирэнгүүт бас хоолны туршлын өөрчлөлтүүд гараад ирдэг. Тэгэхээр ийм байдлууд ер нь хүүхдийн наснаас хамаарат өөр байж болно. За одоо 2-6 нас буюу цэцэрлэгийн насныхан, сургуулийн өмнөх насныхан дээр энэ үед илүү нөгөө нэг насандан тохирсон контент үзүүлэх ч гэдэг юм уу тийм биш одоо урт хугацаанд нь ингээд дэлгэцийн хамааралтай болгоод ирэнгүүт хүүхдүүд маань нөгөө нэг харилцаж одоо нийгэмших харилцаанд орох байсан тэр одоо байдлын хөгжлүүд маань явагдахгүй болоод илүү их нөгөө дэлгэцийн хамааралтай болоод ирэнгүүт яадаг вэ гэхээр хит их тэрлүү одоо юмд донтох эрсдэлтэй болж эхэлдэг. За магадгүй энэ үедээ ч одоо ингээд дэлгэцийн хамааралтай болоод цаашдаад одоо өсвөр нас ч гэдэг юм уу нас нь ахих тусам одоо ямар нэгэн зүйлд хит хамааралтай болох эрсдлүүд бас нэмэгдэж идэг. За тэгээд одоо энэ наснд маань нөгөө бие дааж бие засах тий одоо бие даах хөгжлүүд маань бас саатаж эхэлнэ. За мэдээж бага насны одоо сургуулийн өмнөх насны хүүхдүүд зарим тохиолдолд хэтрүүл хэрэглээтэй холбоотойгоор тийг буюу булчин татхных юмгийг түрүүний таны хэлээд байгаа нүдэн ань авчих тий хоолоогоо засах, хамраа сарталцуулах гэх мэт ийм шинж тэмдгүүд бас гарах тохиолдлууд байдаг. За тэгээд сургуульд ороод ирдэг те бид нар 6 наст сургуульд ороод одоо 6-аас 12 наст хүрчлээ шүү дээ. Энэ үед хэтрүүлийн хэрэглээ ямар үр дүн төрүүлдэг вэ гэхээр бид нар нэг суралцсан бэрхшээлүүд гараад идэг. Нөгөө нэг багасаа хэрвээ хэрэглээ ихтэй байсан бол нөгөө хэл яриа хоцрогдсон байж итл сургуульд орчих юм бол ингээ асуудал болж эхэлнэ. За одоо нөгөө нэг унсан зүйлээ тайлбарлаж ярих, илэрхийлэх тэр байдлууд маань бас ингээд хоцрогдох тохиолдлууд бас гарч идэг. За мөн дээрээс нь нэмээд нөгөө нэг хит их аимшигын зүйл үзэх энэ бол одоо нойрны өөрчлөлтүүд нараа түүнийг хардаар зөөдлөх. Дээрээс нь энэ нас маань нөгөө нэг хис эрсдэхүү хөгжиж идэг учраас хит их ургуулсан бодож түүнтэй холбоотойгоор бас айдас төгшөр гарах тохиолдлууд бас гардаг. Яг л амьдрал дээр тохиолддог зүйл байна л да. Одоо манай гэр бүл бол тохиолдоод байгаа зүйл хэлээ. Яг нөгөө дэлгэцийн хэрэглээг нь багасгахыг гээд гэрийн хурлыг гээд багасгаад байгаа олгоч нүдэн дээр нь бидэд утсаа барьчихлаар ингээд одоо яалч нэг хүүхдээ сэтлийг төрүүлээд байна л да. Тэрийг ойлгоод байгаа. За миний охины хувьд ялгаагүй одоо утсаа барьж байна, оролдож байна, загинж үзэж байна, аргадаж үзэж байна, цаг тохирч явуулж үзэж байна. За баг нь одоо 2 гарантай шүү дээ 3 орох гэж. Тэр тохирч одоо утас үздэг боллоо. Өмнө хайртаа аваа уцаа өгчтэй гуйж гэл гэдэг үгийг маш тод өгүүлбэр хэлж гуйж аавн үнсэн намайг паналдаж авч байна. Сэтгэлийн хөдөлгөж. Тэгээд миний нүүр мөрийг төшүүл тавьсан ч үзэж яах шиг. Тэгээ намайг жоохон дургуцгаар намайг үнсээд аргалчиж байна. За яг түрүүн хэлсэнчлэн бас ялгаагүй яг хүүхдээ нэг хоолж явах үед нь машаа мишагийн тавиад өгчих зургатан дээр эсвэл утсын тавьж өгөөд хооллоод байгаа хгүй. Тэгэхээр яг сая би бүр яг бодож шít. Манад болдог үйл явдал байна. Магадгүй энэ дээр анзааралтай хандаагүй учраас том охин маань яг энэ хэл ярианы хувьд хоцрогдолтой болчиход байгаа. Тэгээд бид энгийн сургуульд явж байгаа л та гэхдээ гэсэн чинь яг эдгээр зүйл дээр анхаараагүй учраас л алдцсан. Алдцсан учраас би өнөөдөр гол нь таныг өрдгөн дахиж одоо олон аав ээж нартай насны үед хамаагүй гэр бүлүүд энэ дээр ингэж анзаараа галтаж өр хүүхдээ юм байдалд хүргээд дараа нь ингэ санхүү болон цаг хугацаа араас хөгжөлтөж ингэж маш их хор хөшгтэй болох үедээ л гэж санаа зовж байгаа. Хоёр төрөөсөө яг энэ тэрхүү зүйлүүд ажиглах тэгэхээр аутизмын шинж тэмдгүү, дауны шинж тэмдгүү,
удам хугацаанд маань ийм болчихоо байсан уу гэд ингээд андуураад бас ингээд ламбо эмчгээд ингээд маш их төөрөлд ороод. Тэгэхээр та сая бас үндсэн ерөнхий гаргалгааг бас сайхан гаргаж хэлж өглөө, баярлалаа. Ер нь бол өсвөр насны хүүхдүүд илүү өртөд байна уу гэж би одоос анзаарч байгаа. Ер нь ингээд замын хөдөлгөөнд оролцох, сургуулийн орчноор явах, бусад найз нөхдөнтэй зочлоход ер нь байнгын утас би засахтаа босоо явж байгаа шиг байна. Хоол руу явж байгаа шиг байна. За нэг зочид ирвэл анзаарч байгаа шүү. Тэгээд өөрөө мө болон ингээд харьцаа авахгүй болчиход байна. Энэ талаар та ямар бодолтой байна? За өсвөр нас гэдэг өөрөө их эмзэг нас тий. Яг ийм хүүхэд наснаас том хүн болж байгаа, шилжиж байгаа үе учраас бид нэр шилжилтийн нас гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ зурвас үед өөрөө ийм эмзэг үе байдаг. Тэгэхээр шилжилтийн насны хүүхдийн онцлог нь өөрөө бусдад хүлээн зөвшөөрөгдөх, өөрийн гэсэн одоо орон зайгаа мэдрэх тий. За тэгээд үеийнхээ одоо өөрийнхөө байр суурийг мэдрүүлэх, хүлээн зөвшөөрөгдсөн ийм хэрэгцээнүүд байгаад байдаг. Гэвтэл энэ хэрэгцээ маань одоо юутай уялддаг вэ гэхээр нөгөө нэг бидний хөгжөөд байгаа сошиал тийм ээ. Тэгээд дээрээс нэмээд бусдыг даган дуурах хэв шинжтэй байдаг өсвөр наснд. Тэгэхээр нөгөө нэг сошиал инфлюенсеруудыг илүү их даган дуурах гэх мэтэр ингээд яалтчгүй бидний өдөр тутмын хэрэгцээнд энэ маань сошиал маань орж ирж байгаа. Тэгэхээр энд яаж одоо хүүхдүүдэд хяналт авах вэ? Эсвэл яагаад бид нар энэ хүүхдүүд маань энэ дэлхийд тавтай дээ шүү гэдгийг анхаарах вэ гэхээр тийм. Ерөөсөө л бид нар энэ дээр тодорхой хэмжээнд хяналт тавьж авах хэрэгтэй. Яагаад энэ дэлгэцийн хамааралт хүүхдүүд өртдөг вэ гэхээр тухайн хүүхдийн сэтгэл зүйн онцлог байж болно. За энэ шилжилтийн үеийн хямралууд бас байж болно тий. За дээрээс нь нэмээд өөрийнхөө суур сэтгэл зүйн онцлог байж болно. За нийгмийн орчин байж болно. За гэр бүлийн байдал байж болно. Эцэг эхийн тавьж байгаа хараа хяналт байж болно тий. За магадгүй ямар нэгэн шалтгаантай асуудалтай гэр бүл эсвэл ямар нэгэн сургуулийн хүчирхийлэл, дээрлэлт гэдэг юм уу тий. Тухайн хүүхдийн сэтгэл зүйн хувь тогтворгүй болгох хүчин зүйлүүд ч гэсэн энэ хамаарна. За ингээд ямар нэгэн шалтгаанууд ингээд бидний хүүхдэд нөлөөсөнтэй холбоотойгоор юу хийдэг вэ гэхээр ихэвчлэн нөгөө хүүхдүүд маань хамгийн их нөгөө нэг хүлээн зөвшөөрөгдөхийн тулд танихгүй хүмүүстэй одоо Facebook, Instagram-аар тий танилцах, магадгүй тэр одоо хаягны ард хэн байгааг сайн мэдэхгүй, хуурамч одоо аккаунтаар хүүхдүүдтэй холбогдож яг тэр хүүхдийг ойлгож байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэх, за нөгөө нэг хангагдаагүй хэрэгцээг нь хангаж хайрлах, халамжлах, анхаарал тавих гэсэн энэ үйлдэлүүдийг магадгүй тэр хуурамч аккаунтаар хийсэнтэй холбоотойгоор энэ тохиолдолд нөгөө нэг гэмт хэрэг зөрчилд холбогдох, хохирогч болох эрсдлүүд бас нэмэгдээд байдаг. Тэгэхээр энэ дээр тодорхой хэмжээнд бид нэр заавал хяналт тавьж авах хэрэгтэй. Гэхдээ бас одоо ингээд хит их одоо хяналт тавиад бүх юмыг шалгаж үзээд авах юм бол хүүхдүүд маань яадаг вэ гэхээр нууцаар энэ зүйлийг хийж эхэлдэг. Яагаад гэвэл өсвөр насны хүүхдүүд учраас бид нэр нууцтай байхыг хүсдэг. За зарим талаараа нуух юм бас байна. Тэгэхээр ийм зүйлүүдийг яг нөгөө нэг балансыг яаж ийм тэнцвэртэй байлгах юм бэ гэхээр маш сайн ярилцдаг. Ийм зүйл ард нь байгаа шүү гэдэг зүйлийг эцэгчүүд маань хэлж өгдөг, сэрэмжлүүлдэг байх хэрэгтэй. Хүүхдүүд бол одоо өсвөр насны хүүхдүүд бол харьцангуй ийм тодорхой хэмжээний зөвлөгөөнүүдийг бол бид нар хүлээж авах хэмжээнд болцсон насна тий. Тэгэхээр энийг сэрэмжлүүлж бас хэлж авах хэрэгтэй байдаг. Зөв. Яг энэ бол сурагчдын жишээлбэл судалгаа явуулаад үзэхэд яагаад та нар ингэж гар утснасаа холдож чаддгүй юм бэ? Эцэг их чинь та нар шаардлага тавьдаг юм уу гэдэг л асуулт явуулахад эцэг их багш асар амарч байнгын шаардлага тавьдаг боловч одоо үнэхээр төсвөлж чаддгүй юм аа. Төсвөлж чаддгүй гэж хариулсан байдаг юм лээ. Сурагчид. За одоо оюутнуудын судалгаа явуулаад та бас одоо гар утснасаа одоо 3 өдөр жишээлбэл татгалзаж чадахгүй ихэд эхний өдөр бүр айц төгшүүртэй айгүй уур бухимдалтай өдөр байсан гэдэг юм л шүү дээ. 3 хоногийн судалгаа явуулахад эхний 2 өдөр нь за 3 дахь өдрөөс жоохон тайвшрах маягтай арай амар амгалыг мэдрээд ажлуудаа төвлөрч эхэлжсэн гэдэг юм л урд ажилдаа. За сурагч ч муу адил сандарч айж бухимдажсэн байж бас л энэ 3 дахь өдрөөсөө юм уу 4 дахь өдрөөсөө л тайвшраад дөнгөж урдахтаа аяг байна. Тэнд хоол байгаа юм байна. Ингээд нэг дөнгөж орчноо анзаарч эхэлжсэн гэж судалгаа байт юм л. За би бол ингээд одоо эмч найзтайгаа ярилцж яхад эмгэлтэй нүдэнд харагдаад байдаг одоо жишээл даун, аутизм, элт хүүхдийн юм өвчлөөс гадна
сүүлийн үеийн дэлгэцийн хамгаалалт хүүхдүүд маань орон зай баримжаагүй болжээ гэсэн нэг юм яриа сонсч ирсэн. Одоо жишээлбэл зэндээ эмч ганзаа хоёрын ширээн дээр ярьцлага хийгээ сууж ийн гэж тэндээс орж ирэхдээ харцсан боловч ирээд энэ ширийг тойрж гарах үйлдэл хийхдээ ширийгээ мөрөх ч юм уу, намааг мөрөх ч юм уу ингээд орон зай мэдрэмж басны хүүхдүүд мэрсэр байх боллоо. За хэл яриа те босоод энэ нүд мод анивчих нь бол нүдэн дээр харагдаад байгаа боловч эрүүл яж байгаа ийм үйл хийгээд байх нь бас мэрсэр харагддаг болоо гэсэн юм сонсч ирсэн бэ. Ийм зүйл бас ажиглах тал бий юу? Ер нь энэ дэлгэцийн хамааралтай ер нь хамаарлуудын хувьд донтолтын хувьд хэмэл сэтгэл зүй болон биеийн хувьд хараат байдалд үүсгэж байгаа зүйлүүдийг л ер нь бол донтолт гэж нэрлэдэг байгаа тий. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд хараат байдал үүсгэж ийн маань гэдэг маань яг нэг эхний өдөр уур бухимдал хүрлээ гэдэг байгаа тий. Бид нөгөө сэтгэл зүйг хэн чадхаа болчихж байгаа байхгүй. Эхний удаад хүүхдүүд яадаг гэхээр за нэг цаг үзье шүү, уцаа хураалгаарай гэж хэлэхээр за гэд эхний удаадаа тэгдэг. За урт хугацаанд ингээд дахиад ингээд шаардлага тавингууд за байж байгаараа одоо нэг жоохон гэдэг үг хэлж ийн гэдэг маань ер нь хүүхэд маань тэнд хяналт тавьж чадхаа болж ин шүү гэсэн тохио. За урт хугацаанд болонгууд одоо болёо, зогсоё, хэрэглээгээ хийнэ гэж хэлэхээр ууралдаг, бухимддаг. За магадгүй тэр уур бухимдлаа бусад хүмүүст эсвэл эд зүйлд гаргадаг тийм ээ. Энэ зүйлүүд маань өөрөө бид нарыг хараат байдалд хүргэсэн байх шүү гэдэг тохио. За дээрээс нь нэмээд бид нар яг одоо энэ бухимдалтай болон дээрээс нь сэтгэл хөдлөл тогтворгүй болж байгаа учраас шийдвэр гаргах чадварууд мууддаг. За дээрээс нь энэ хэтрүүлэн хэрэглэхтэй холбоотойгоор ер нь бол ийм оюуны сүлтлүүд бас их гарч ирдэг. Анхаарал төвлөрөлт муутай болдог. Ой тогтоолт муутай болдог. Шийдвэр гаргах чадвар муутай болдог. За хүүхдүүд ингэж ирэхээр яадаг гэхээр нөгөө нэг сургууль дээр бид нар асуудал үүсч эхэлдэг. Багшийнхаа хэлсэн зүйлийг ойлгохгүй. Хичээлээ тоглохгүй нь шүү дээ. Тийм. Тэгээд ирэнгүүт нөгөө нэг анхаарч чадахгүйтэй холбоотойгоор магадгүй даалгавраа тэмдэглэж аваагүй. Тэ. Ийм тохиолдлуудтай холбоотой асуудлууд гарч эхэлдэг. Дээр нь нэмээд төрхүүлийн өөрчлөлт буюу зан төрхийн өөрчлөлтүүд гарч ирдэг. Яадаг вэ гэхээр одоо нөгөө нэг дэлгэцийн хамааралтай байгаа хүчин нөгөөтгөө хэрэглэхийн тулд хичээлээ таслах. За эсвэл магадгүй хичээлдээ сууж байгаа ч гэсэн хичээлээ анхаарахгүй тэрийгэ үзэх. За ингээд нөгөө нэг шаардлага тавьсан хүмүүстэй зөрчилдөж харилцааны зөрчлүүд гарч ирэх. За энэ нь урт хугацаанд үргэлжлээд ирэх юм бол нийгэм болон яг тэр гэр бүлийн хүрээгээр хязгаарлагдсан юм зан авирын өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Ууртай болно, юмыг хүлээж авах болно, хэлж байгаа үгийг гүйцэд сонсгоо болно. Ерөөсөө л одоо тэр хүмүүсийн эсрэг ямар нэгэн байдлаар өөрийгөө зөвтгөх гэсэн юм зүйлүүдийг уурлах, ойр цашгич юм авч шийдэх гэдэг одоо амьдрал дээр байдаг шүү дээ. Айлтчууд арай л зөрүүд болчихно уу юу? Танай огт арай л ирэх үдэр гэл бид нар нэг огтыг цаашлуулж идэгсэн ч гэсэн. Тэгэл аргагүй нөө зочтой ажид хүүхдэд загнаад байж чадахгүй, шаардлага тавиад байж чадахгүй тул уцаа асгаал өгч харагдчих. Одоо бид ч гэсэн юу нөх хувьд амьдрал дээр тийм үйл хийж илэн дэлгүүр хошоонд очрлон, нэмлэг домдод үзүүлээд очрлон хүүхд тавгуутай цахилахгүйтэй ингээл гүүгээл хараагаад уул нөгөө өдгөний хэрэгцээг хангах гэдэг өөрийгөө ингээд ахт нь уцаар гаргачаад байгаа байхгүй. Айлд очин ч гэсэн тэгээд яастаа тэр идэ бодоо буулгачих гад юм хүмүүний гах зэвчг явсан дөрөв уцаа бариулаад томатоны хідэн цагс болгоод аваад гарсан дээр энэ өөрөөсөө бидний үйлдэлс хүүхдүүдэд хэлтрийг хохироод байна бол гэж санаа зовноод байт юм бэ. Тэгээ яг цагтаа бол бид нар уулын цагаад охиртол та сая таны хэлсэнчлээ. Тэгээд тэр цаг чинь улам уртцаад байдаг юм байна. Хүүхдийн пари үйлдэл нь зөрөг болчт юм байл. Өгөхгүй л гэт юм байна. Одоо жишээ бид нар гадны нэвтрүүлэг тэр солонгосын нэвтрүүлэг алчих хүүхдэд тэр харж штэ бурхан нээжигээ зодж जैन тий. Хутар мэсэнд хөрж जैन. Тэгээ энэ чинь насны түрээ томроод ирэхээр гар утсаасаа гараад бүр компьютерийн хэрэглээр ороод дэлгэц маш томроод нөгөө нэг аргалан чуулам нарийсаа явчих чинь удаа л санаад байна. Тийм тэгэхээр энэ дэлгэцийн хэрэглээ гэдэг зүйлд бол бүх дэлгэц орно тий. Зурагт, утас, интернет байсан байгаагүй хамаагүй тий. Яг тэр одоо дэлгэцүүд бүгд л энэ дэлгэцийн хамаарал гэдэг зүйлд орж байгаа. Одоо намайг сонсоод одоо ихнэр мөхнөр яах вэ? Одоо сая эмийн төрсөн өдрөнд нодлон бол бид нөгөө нэг арай юм нүдний хамгаалтаас хүүхдийн хөрхөн пад байгаа шүү дээ. Тийм юм лавч өгчөөс энэ жил арай эмээ сайжруулад илүү том гар мартай дуршлаг мөвлөртэй нэлээ сайжруулаад аваад өгчил. Одоо тэгээд орчин үеийн хүүхдүүд ийм болоод байна. Орчин үеийн хүүхдүүдийн хэрэглээ нь ийм болцоод байна гэж бид нар хит их нэгнийгээ даган дуурайгаад байгаа байхгүй юу. Тэр чинь тэгэхээр их саяын би таны яриас ойлгоход насанд тохируулах хэрэгтэй юм биш. Нэгээс хоёр нас уучлаар бүр байхгүй. Тэгээд хоёроос дэш тэд гэж хугацаа байгаа даа. Тэгэхээр бид нар тэдний хүүхэд тийм хөрх юм барьцсан тэр нь гар утсаас хор бахтай байж магадгүй
үзэж харахад ч амар том юм яриад ингээд уралдаан маягаар зохицуулаад байгаа юм шүү. Тэгэхээр насны онцлог тохируулаад ер нь бол одоо олон улс тий эсвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд ер нь юм зохистой хэрэглээний ер нь бол стандарт нэг юм цагийг гаргасан байдаг. За манай улсын хувьд ямар стандарт байдаг вэ гэхээр 0-2 насны хүүхэд аль болох хэрэглэхгүй тийм ээ. За 2-оос яг 6 насны хүүхэд өдөрт 1 цаг. За хамгийн дээд нь 1 цаг 30 минут. 2-оос 6 насны хүүхэд 1 цаг л юм өдөрт. 1 цаг. За энэ маань зөвхөн ингээд нэг удаадаа үзэх нь 1 цаг биш байх нь шүү дээ тий. Тодорхой хэмжээнд 15-аас 20 минут үзүүлээд дундан завсарлаад дахиад 1 цаг одоо нийлжээж 1 цаг болох минутууд маань. Тий. Аха. 24 цагт. Тий. 24 цагт бол 1 цаг. Тэгээ 1 цаг маань минутуудаараа ингээд 10 минут үзлээ. За дараагийн удаа нэг 20 минут тэгээ дахиад 10 минут ингэж 1 цаг юм биш. Суурин дээр 1 цаг бол биш байх юм тий. Биш. 24 цагт. За тэгээ үзүүлэхдээ бид нар угаасаа энэ хүүхдийн одоо дуу эсвэл одоо хүүхдийн кинонууд ингээд бид нар ажиглаад харах юм бол угаасаа юм богино 2-оос 3 минут. За хамгийн урттаа л тэ нэг 10 минут. Тэгэхээр энэ маань өөрөө яг нөгөө хүүхдийн онцлогтон тохируулж ингэж бид нэр хийдэг бахан тий. Тэгээд эднэр маань илүү нөгөө хүүхдийн анхаарлыг татсан олон өнгийн тий. Дотоод өнгүүд гэдэг. Ийм зүйлүүд байдаг. Тэгэхээр яг бид нэр яг тэр зохистой хэрэглээг одоо хүүхдийн насанд нь тохирсон контентийг үзүүлж насанд нь тохирсон гэдэг маань айгүй чухал. Одоо нөгөө нэг 3 нэмэх гэдэг байгаа тий. Тэр маань яг энэ одоо цэцэрлэгийн насны хүүхдүүдэд тохирсон контент байгаа байхгүй. Тэгэхээр яг ийм насанд нь тохирсон контентыг үзүүлж явах хэрэгтэй. Дээрээс нэмээд 6-аас 12 насны хүүхдүүд бол 1 цаг 30 минутаас 2 цаг. Хамгийн дээд нь 2 цаг. Тэгэхээр илүү нөгөө нэг энэ нас чинь хийсвэр сэтгэхүү, илүү танин мэдхүү, илүү хөгжиж идэг ийм наснууд дээр илүү бид нар тий одоо тэр хүүхдийн сэтгхүүг хөгжүүлэх зүйлүүдийг үзүүлж явах хэрэгтэй. За харин өсвөр насны хүүхдүүд гэх юм бол 2 цаг. 2 цагаас 2 цаг 30 минут насанд хүрсэн хүн уул нь өдөрт 3 цаг үзэж явах хэрэгтэй гэж зөвлөдөг. Гэхдээ мэдээж энэ нэг ажлын онцлогтой холбоотой, шаардлагатай холбоотойгоор бид нар бол энэ дундаа завсарлах, дундуур нь одоо нүдний дасгал хийх, эсвэл одоо нүдийн амраах энэ зүйлүүдийг бас хэрэглээд явж байхгүй бол урт хугацаа маш удаан цаг ингээд үзэх нь өөрөө эрүүл мэндэд хор уршигтай байдаг. Насанд хүрэх 24 цагт хэдэн цаг үзэх боломжтой гэнэ болно? 3. Тэгтээ одоо мэдээж энийг бол ажлын онцлогтой холбоотойгоор шууд 3 цаг гэж одоо дүгнэж болохгүй те. Тэгэхээр бид нар одоо дундуур нь ямар нэгэн байдлаар нүдээ амраах, дасгал хийж явах хэрэгтэй. Би бол багадаа 6-аас 9 цаг байх хэрэгтэй л гэж бодоод байдیں۔ Гэхдээ бид нар хамгийн олон 24 цагт уцыг хэдэн удаа барьж тавьж байгаа лээ. Хэдэн удаа харьцаж байгаа гэдгийг харах юм бол үнэхээр аимшигтай тоо гарна. Уцтай харьцаж байгаа 24 цагийн хугацааны үед. Энэ бол хүний сэтгэл зүй тарих амьдралын хэм их нэлээ нөлөөтэй. За давуудалч байж болно. Нөгөө талаар бас сөрөг талтай л болох гэж би харддаг. Хүний амьдралын сэтгэл зүй тарих амьдралын хэм маяг гэж байна шүү дээ. Юунд зорж байна, юунд бид нар төлөвлөхөтэй байгаа билээ гэдэг утсан дээр нэр за нэг тим юм болж игээд нэг нь хэлэхэд утсгаа гаргаагүй жисэн гаргаад харчидаа гэдэг нөгөө нэг сэдвүүрөө ороод харчингууд цааш үргэлж явчихдаг байхгүй. Өөр ирэхгүй. Сонио. Тэгээ яг өөрийг энэ дамдагч болсон юм уугүй нэлээ хамааралтай болчихгүй гэдээ үздэгтэй өөрийгөө тэгээд уцаа нэг жоон зайтай тавьчихна гэж нэг битгэл очил авцсан байдаг шүү. Ер нь тэгэхээр энэ бас асуудалтай л болж байгаа гэсэн үг байна тий. Мэдээж одоо тэр одоо утас хажууд байхгүй бол сэтгэл зүйн хувь тогтворгүй яаж байгаа бол гэдэг санаа зовнилууд байгаад заавал нэг шалгаж үзмээр санагдаад байгаа чинь өөрөө ямар нэгэн тохио гэсэн. Заавал шалгаж үзмээр санагдаад байдаг шүү дээ ерөнхийдөө. Мэдээд байгаа хор уршигтай гэн. Гэхдээ энэ бол тийм ийдгүй нэ яагаад ийм болчих вэ? Гайгүй л байдаг байсан шүү дээ. Уцны хэрэглээд өдийлэн бас ер нь хор уршигтай нүдний хараанд ингэж нөлөөлдөг сэтгэл зүй хямралд оруулдаг, тарих амраахгүй, нойргуудаас болж ийм өвчнгээд дэлгэрүүлээд бол аюу өндөрлөлтөө. Тэгэхдээ одоо яг юу нөх юм? Энэ өөрчлөлгээд подкастын гол яриад байгаа сэдв хяналттай байна гэж бодоод мэдээд байгаа хэрнээ барьчаад байгаа байхгүй. Энэ бол одоо би бол хадвилын айхтар утас ухаад оролдоод байхыг хүсдэггүй. Шөнө өрөө ер нь ухадгүй байсан. Гэхдээ сүүлийн үед за нэг 30 минут харчаад унтъя. 40 минут хараад унтъя гэснээр нэг цаг болцсон байдгийг. Цаг гар маран бүр үдцсэн, нүд бүр амар өвдсөн. Тэгжээд л өсөд эхэлтгий. Тэгээд босоод нэг юм мэдчихэл
утсан дээр ирэхэд сэргэлт авсан байдгийг тэгэл за жоохон огж байгаа унтдаг гэж лам цангаар дахиад босоод нэг юм уучаар сэргэлт аваад эсвэл утас маань сэргээгээд байдаг юм уу идэж уух юм маань сэргээгээд унтуулахгүй байна. Нойрог болчихж штэ. Тэгэхээр нөгөө нэг хитэгэн туяа өөрөө бас нойрны хэмнэлт бас нөлөөлөх тохиолдлууд байдаг. Яг одоо хүүхдүүдийн хувьд гэх юм бол ерөөсөө л одоо бид нэр 10-аас 10 цагт унтаал тэр хүүхэд одоо өсөлт хөгжлийн процессууд дандаа бид нэр тэр бацийн солилцооны одоо өөрчлөлтүүд одоо тэр процессууд яаж явдаг вэ гэхээр нөгөө унтчих үед нь явагддаг. Тийм. Эсрэхэд л орнд оруулсан байл гэж байгаа шүү дээ. Багш нар дэмч нар те. Тэгэхээр яг хүүхдүүдийн хувьд ч гэсэн нойр чанартай нойр байх ёстой. За насан туршид бол угаасаа энэ чанартай нойрыг авч ижил бид нэр өдөр тутмын амьдралаа хэвэн үргэлжлүүл сэтгэл зүйн хувьд доктортай байна гэсэн үг. Одоо яг нойрны асуудалтай холбоотойгоор маш олон асуудлууд гарч ирж байгаа шүү дээ, тийм ээ. Тийм. Нойрон задраа явчихвал дотроо. Ер нь нэг үнэтэй витамин эм тарай хөдөлж явахаас илүү хүүхдээ цагт нь оронд нь оруулаад 9 цагт оруулахад 10 цагт яг сайхан унтуулцахад хангалттай өндөр болноо. Хангалттай хичээл номоо ойлгох юм сайхан болно. Тэгээд утсан дээр нь жоохон цаг хязгаарлалт тавьчихдаг гэж яриад байдаг л да. Найз зөвхөн хүрээнд гэсэн бид нар ярьдгийг яг амьдралаар хэрэгжүүлэхээр том жижиггүй л үндсэндээ яг асуудалд өртөөд байна. Ер нь бол би зүгээр гар утсаа ашиглахдаа одоо эзэн биш одоо бүр боол нь болчиход шин. Гар утасныхаа. Тэгэхээр эндээ буцаад одоо энэ чинь өөрөө би эзэмшиж байгаа амьгүй биетэй харьцсан чинь би бол эзэн баймаар шин. Тэгэхээр одоо гар утас миний эзэн шиг болчиход байгаа. Зэрэгээр яг харин энэ ер нь угаасаа нөгөө нийгэм хөгжөөд сошиал одоо тий энэ хэрэглээч өөрөө ингээ хөгжиж байгаа юм болохоор бидний угаасаа салшгүй нэг хэсэг болсны хувьд бас тий тэнийг яг бид нэр өөрсдөө яг хүүхдээ ингэж хэрэглэх ёстой юмаа гэдэг бүлгэр дуурайлыг үзүүлж явах ёстой. Одоо бид нар юу гэж зөвлөдөг вэ гэхээр бид нэр 24 цаг хүүхдтэй бол анхаарал тавьж чадахгүй. Ажилтай хүүхдүүд маань цэцэрлэгтэй аван сургуультай авна. Ямар анхаарал тавих хэрэгтэй вэ гэхээр чанартай 30 минутыг хүүхдтэй өдөр болгон зарцуул. Тэр 30 минут хүүхдийн насны онцлогоос хамаарат өөр явагдаж болно. Магадгүй бага насны хүүхдүүд байх юм бол бид нэр илүү тоглох. Хүүхдийн ер нь бол бага насны хүүхэд тоглосонтой холбоотойгоор стрессээ тайлдаг гэж үздэг. Хамгийн сайн сэтгэл зүйн арга хүүхдээ тоглох гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө юм уншиж өгөх, үлгэр ярьж өгөх тийм үү. Тэгвэл энэ нөгөө дэлгэцийн юунаас бас нэлээд хөндөрж штэ. Тийм хүүхдүүдтэй тоглохоор ажралтай байдгийг, дуртай байдаг те морь болох. Тэгэл уунах бидний чинь дээр доор гарч өсчээд нэрээ нөгөө тэр цагаа баг гаргаад бичгийн дутцаа оролдоод таажийн дутцаа оролдоод гэр орчин өөрөө юм бахаар нөгөө хүүхдээ ялцгүй юм байдлаар оруулаад байна тий. Тэгэхээр яг хүүхдээ энэ багаас нь өөрсд нь ингээ бид нар ингээ цаг зарцуулаад сурчих юм бол том болоод өсвөр насндаа ирээд одоо гинт ингэдэж та аав ээжүүд ухаарад за одоо л нэг хүүхдтэйгээ яри гэсэн чи хүүхд маань надад ярихгүй байна гэх тийм. Гэтэл бид нар яг энэ багаас нь ингээ 30 минут зарцуулаад ирсэн хүүхд маань өсвөр насн дээр ирэхээр яах вэ гэхээр яг л нөгөө нэг ээж аавтайгаа ярилцдаг тий нөгөө хэрэгцээг хангагддаг юм байгаад байдаг. Тэгээд одоо хүүхдийнхаа наснаас онцлогоос хамаарат одоо ажиллах байдал нь өөрөөр тий. Одоо сургуулийн насны хүүхдээ бол бид нэр хичээл хийхдээ заавал дэмжлэг үзүүлж явах хэрэгтэй. Тэр тусмаа 6, 7, 8 наснд ямар нэгэн дэмжлэг үзүүлэхгүйгээр бид нэр одоо суралцахад бол бэрхшээлтэй. Тодорхой хэмжээнд эцэгхийн дэмжлэг заавал хэрэгтэй. За өсвөр наснд эцэгчүүд юун дээр анхаарах вэ гэхээр илүү их сонсох, тухайн хүүхдийгээ ойлгох, мэдрэмжээ хуваалцаж байгаа зүйлийг нь сайн сонсоод үнэхээр ингээд одоо асуудалтай хориглох зүйл байвал тэрийг маш сайнаар ойлгуулах хэрэгтэй. Тайлбарлаж өгөх хэрэгтэй. Яагаад хориглоод байгаа гэдгээ сайн тайлбарлах. Тэрнээс бид нэр болохгүй гэж аргачих юм бол яагаад гэдэг зүйлийг ойлгоогүй учраас хүүхэд маань хийдэг. Тийм байна. Бүх зүрхэнд дэжтэй эсрэгээрээ тий. Илүү эсэргүүцэн зөргөлдөж түүнийг хийх тохиолдлууд ихтэй. Тийм учраас тэрийг маш сайн тайлбарлаж өгөх, сонсож авах хэрэгтэй. За хүүхэд маань нөгөө нэг ингээл асуудлуудаа яриаггүй гэр бүлийнхэн хамгийн ойр дотны үнээс тусламж авах ёстой байтал тэрийг эцэгтэйгээ ярилцдаггүйтэй холбоотойгоор тусламж авч чадаагүй хүчирхийлэлд өртөх, үтэнгийн дээрлэхэлд өртөх, түүнтэй холбоотойгоор сэтгэл зүйн асуудлуудад өртөх тохиолдлууд маш их байдаг учраас чанартай 30 минутыг бүх насны хүүхдүүдтэй гаргах хэрэгтэй байна. Тийм байна. Уул хугацааны үед богинохон байгаа ч тийм. Тийм богинохон 30 минутыг л хугацаа авахаас бодох. Тийм. Тэгэхээр энийг бол заашгүй хөвшүүлмээр юм байна. Зарим гэр бүлүүд бол жишээлбэл бас аштайхан ингээд гар утсгүй үдийн цай, гар утсгүй
өдөө шитрэг нөө ингээд хөрхөн нэрмэр өгцөн яг тэр хугацаанд гар утсаа авахт харьцдаггүй яг гэр бүлээрээ тоглож өнгөрөөдөг, алхаж өнгөрөөдөг гэж байна. Хооллохдоо тэр үдийн цаан дээр хинч утас хэрэгэлдэггүй гэж байна. Ийм юм байдг юм байна бол би бас хөвшүүлэх юмсан гэж бодоол явдгийн. Гэр бүлдээ бол одоогоор ямар ч сан гэрийн дүрм, гэрийн зарчим гэж зохиож бичээд би жааслаад ханд өлгцөн байгаа л та. Одоо тэгээд энэ дээр шинжилт хийгээд гар утасны талын энэ сошиал захим хэрэглээг оруулна хүүхдүүд томорж байгаа учраас тэгээд гар утасны лайк дарж байгаа энэ чимээ зүрхэнд одоо энэ дуу авианууд нь шүү дээ. Тэд нар бас энэ хүүхдүүдэд таата мэдрэмж төрүүлээд бол гэж боддог шүү дээ. Зүрх мөрөх дарах те. Ингээ нөө томрол энэ төр нөлөөлдөг бах тийм үү. Тий. Яг тэрийг бол сайн мэдгүй юм байна. Тий яг тэр технологи талаас аа. Гэхдээ бас одоо бид нар зэрэглэж байгаа сонсогдох байдлаас харагдах байдлаас ч юм уу нэг юм бас тийм таата мэдрэмж тухай төрүүлээд ойрхон байлгаад байдаг ч магадгүй. Тэр одоо юу вэ гэхээр бид нар нөгөө нэг хүмүүсээс одоо хэрэгцээ байгаа шүү дээ тий хин нэгэнд хайрлуулах, халамжлуулах одоо тий тэр хэрэгцээ урмыг сонсох. Гэтэл нөгөө нэг лайк зүрх маань тий биднэрт тэр хэрэгцээг маань хангаж өгөөд байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг. Гэтэл яг энэ маань амьдрал дээр биш бид нар яг ийм одоо цахим орчинд л тэр хэрэгцээг аваад байгаа боловч тэр хуурамч хэрэгцээ аваад болохгүй амьдрал дээр. Тий хэрэгцээг маань хуурамчаар нөхөж өгж байгаа учраас хяналттай байл гэдэг байгаа ш. Би тэдэн лайк авсан чи харсан уу? Над дээр тэдэн зүрхэн чи харсан уу? Чинийх дээр тэд байлаа. Nice гэл ийм явж байгаа юмстай над дээр юу гэл эн чин хамт яг ингэ тарих хийсрээр ажиллаад тэнд баг хөөцөлж зарим нь бүр мэдээ томчууд бид нар цаа анзаарч байгаа явж байгаа зэрэг селфи хийгээл стори хийгээл ингээл тэгэл яана чинийх тэд үрцэн байсан минийхэд үрцэн байсан гэж ч одоо цаана хэм байгаа нүгөө мэдэхгүй шүү дээ. Тэг яг түрүүний хэлсэнчлэг ингэж хуурдаж бусад гэмт хэргийн янз бүрийн зүйлийн цолиос хохирч болох үедээ гэж төгсдөг. Томчуудын хувьд бол хашир ихэд жоохон анзаарахтай байлаа гэхэд өсвөр насны хүмүүс бол төдийлөн мэдэхгүй. Тэгээд олон зүйл энэ гар утсын буруу хэрэглээ интернетээс сошиалос болж өрцөн зүйл их байдаг шүү дээ тийм. Тэгэхээр зэрэг манай Хөгтөнгөр FM чинь одоо 30 жилийн түүхтэй юм FM байгаа. 82.9 дээр одоо Япон машинд сонсогч маань сонсоо явдаг. За Хөгтөнгөр подкаст маань бас бид нар ингээд янз бүрийн жанраар ингээд сэдвэр зочдтой уулзаад явдаг. Тэгээ манай нэг сонсогчийн асуулт ирсэн байгаа. За. Тэгээ манай FM. Би утсаа хязгаарлахыг хичээж байгаа ч уйдаад буцаад орчдөг. Тэгээ яаж тууштай утсаа оролдохгүй байх боломжтой вэ? Уйдаал гэдэг чинь одоо яг нөгөө нэг сая ярьж байгаа шиг дутуугийн нэг юм орон зайгаа нэг чинь гэсэн үг. Ингээ манай сонсогчоос ирсэн асуулт. Хөгтөнгөр FM-д. Яг тэр нөгөө нэг хэрэгцээ одоо хүүхдүүдийн хувьд ч гэлтгөө том хүний хувьд ч гэсэн яг бид нар нөгөө нэг хэрэгцээгээ ингээд нөхөх гэтэл хамгийн ойр байгаа зүйл юу байдаг вэ гэхээр өрөөсөө л дийлэгц. Тэ хамгийн ойр байгаа хэлбархан тэр зүйлийг л хүн сонгож байгаа байхгүй. Магадгүй одоо бид нар энэ уйдаад тэ завтай байгаа бол өөрийгөө хөгжүүлэх ямар нэгэн сонирхлоо олж авах. Хүн сонирхлоо олж одоо яг өөрийнхөө хоббиг те яг сонирхдаг зүйлээ олж авахын тулд маш олон зүйлийг ингэж хийж туршиж үзэж хагаад тэгээд тэн дундаас за энэ яг л надад тохирох юм байна гэдэг зүйлийг цоггож авдаг. Тэгэхээр маш олон зүйлүүдийг ингэж турших хэрэг гарч байна. Магадгүй завч хөлөөтэй байгаа бол те маш олон зүйлийг туршиж үзье. Тэ хийх зүйлүүд маш их байна. Байна. Манай уламжлалт аргуудсанд зөндөө сайхан байдаг. Агаар салхиндаа алхах, малхуу те ноцлох хөдөө гадаа явах за ингээд зан үйлийн одоо уламжлалт зүйлэх юм бол Монголд бол давуу тал болно асрах байгаа шүү дээ. Бид нэр харьцангуй юмд хашигдсан, хоригдсон, байнгын төлбөр такс төлж зорчих биш. Харьцангуй чөлөөт их юмд амьдарч байгаа. Тэгээ ер нь бол яг энэ нэг хүмүүс маань хэрэглээ юу донтолдуу байгаль ёстой зүйл үү гэдэг дээр ингээд л одоо ч эргэлцсэн хэвээр байгаад байгаа. Тэгээ яг саяын энэ оролцогч маань уцаа хязгаарлахыг хичээж байгаа ч уйдаад л ингээд л орчдөг. Тэгээд гэр бүлийн хэмжээнд гэсэн энэ талаараа ярилцахлаар зөрчилдөд байт юм шиг байна. Хүүхэд хичээл намаа хийх хэвээр одоо чиний үе өнгөрсөн. Чи 33 10 ярьдаг байсан юм байгаа. Одоо нийгэм бол өөр шүү. Хүүхэд энэгээр юм аа. Тэгээ нөгөө хүүхэд хичээл яг хийгээ сууж ийнэгүй юу? Өрөөндөө гэдэг нь бас өөр болчих. Би уцаар бас манайх захимаар ингээ ажиллаа хийдэг болсон гэдэг. Ингээ гэр бүл дотроос ингээд нэгэндээ ингээд эхнэр шаардлагатай авахар үгүйсгээд нөхөр шаардлагатай бол үгүйсгээд ажил хийж гин. Ингээ цаашаа ирэхээр морь үзэл, уралдаан үзэл иймэрхүү байдлаар зөрчилдөөл яваад тань л та бид нар. Ер нь энэ цаашдаа бол энэ одоо таны хийсэнчлэн хангаах, эрүүл мэнд сэтгцэн яг энэ эмчний зөвлөгөөх байнгын сонсч дагаж явах нь илүү ач холбогдолтой гэж би харж байна. Гэтэ одоо тодорхой хэмжээнд бид нэр цахим хэрэглээд өөртөө өдөр тутамдаа одоо тий хэрэгтэй мэдээллүүдийг бол бид нар заашгүй авч явах хэрэгтэй. Одоо дэлхийн
одоо Монголд болж байгаа магадгүй цаг агаараас ахвалаа тий. Энэ мэдээллүүдийг бол бид нэр өөрсдөө маш шүүлтүртэй хандаж авч явах хэрэгтэй тий. Цахим одоо хэлэх гээд байгаа зүйл маань ерөөсөө их сурвалж яг их сурвалжтай тий бодит үнэн зөв мэдээллийг бид нэр авч ээж тэнд одоо цаашийнхаа тэн дээр шийдвэр гаргана. Магадгүй түүнтэй холбоотойгоор тэр мэдээлэлтэй холбоотойгоор сэтгэл зүйн хувьд асуудлууд үүсч эхэлж магадгүй шүү дээ. Одоо сүүлийн үеүүдэд энэ гэмт хэрэгтэй холбоотой энэ зүйлүүдийг шүүлтүргүү тавьж байгаа нь бид нэр өөрсдөө яг сэтгэл зүйн хувьд ямар байдалд хүрэж байгаа лээ тий. Одоо ихэд ийм зүйлүүд явж байгаа нь хүний төгшөлт тий тухайн хүний сэтгэл зүйн онцлог ямар байгааг бид нар мэдэхгүй тий. Сэтгэл зүйн байдал нь ямар байгааг мэдэхгүй байтал тийм мэдээлэл унших нь өөрөө бид нар дахиад нэмээд асуудлуудыг үүсгэж эхэлдэг. Энд ийм болж байна гэд их проблемтэй амьдар шууд очих биш. Энд ийм аз жаргалтай баяр баясгалантай уралдаан хийсэн болж байгаа шууд очих биш. Тэ бас энэ чинь сошиалч өөрөө нэг хоёр талтай. Нөгөө талтай энэ чинь бас мөнгө яригдаад байгаа ш цаана. Хөгжилтэй фаны маягаар ингэж хүмүүсийн анхаарлыг татах. Тэгээд дараа нь үзэгчд хамтд нэгсээд ирвэл одоо энийг мөнгө олгож хувирах ч юм уу ийм зүйл явж байгаа. Яг үнэндээ мэдхгүй одоо тэр фоллоу дараад юу ч хүн ингээл би одоо зарим нэг захимны нарийн ширэм рүү орохыг хүсдэггүй. Одоо магадгүй захим хэрэглээний энэ хит их буруу хэрэглэнээс болоод л ер нь тоглоомын донгийн бас их усүр тавигдсан болов гэж боддог шүү дээ. Би яг одоо гар утгарснаас хойш нэг баг маг болоод тоглолдог ч илүү PUBG чиглүү ярьдаг байсан. Одоо эн чинь нэг талдаа спорт болоод хөгжөөд ирэх хандлагатай мэрэгжлийн түвшинд орж очих. Нөгөө л хор уршгаа тариад гэрийн санхүү, гэрийн салах нийлэх үр хөвгтөн ч гэх ингээд зүй бас хэрэглэнээс болоод захиал энэ холбоотой явчихж байна тий. Тэгэхээр одоо энэ e-спорт гэдэг өөрөө хөгжсөн тий. Энэ тамирчны төвшөнд, спортын төвшөнд хөгжиж байгаа тий. Тэгэхээр яг энэ бүх тоглож байгаа одоо хамааралтай болж байгаа хүүхдүүд маань яг тамирчин болж чадах уу тий гэдэг маань бас өөрөө асуудал. Яг одоо жишээ нь бүх хүн одоо олимпийн авраг болж чаддгүй те адилхан. Тийм тэгэхээр энэ дээр бас яг үнэхээр одоо спорт болчиход штэ тий. Спорт болчиход штэ аваа гэхэд нэрэж тим юм дуулдаад голом монголч нэг медаль том шагнал аваад ирлээ. Ингээд хуурдах маягаар. За тэгээ ер нь бол энэ одоо тэгэл нэг үсгч юм PC тоглоом, компьютер тоглоом гэл ингээд донтоол гардаг байсан. Яг энэний үндсэндээ зөв хэрэглээтэй байж чадахгүй бол ингээд олон цагаар тоглоод бие организмын хувьд ядаргаанд ороод аваар осолд орох элдв зүйлд өртөж гэмтэх тохиолдол байна. За хоёрдугаарт гэр орондоо очлого олон цаг хоногоор явахаар тэрнээс олж тайчаад гэртээ халих өвшөө олон хонсон байдаг. Ингээд арх дарсны хамааралтай мансуурагч болон бусад хүмүүсийн одоо нөхөрлөх, найзлах маягаар ингээд замаа алдсаа тэр тохиолдлууд амьдрал дээр байдаг. Тэгэхээр бид яг түрүүн хэлсэнчлэн тийм насанд хэдэн цагийн хязгаарлалтаа хийдэг гэдэг чинь бага наснаас нь нөгөө гэрийн хүмүүжил гэдэг шиг яг зөв зохистой интернет сошиал хэрэглээг л зөв зохистой л өгч байгаа юм л үе шат байна гэж ойлгож байна тийм үү? Зөв. Тийм. Тэгэхээр 2 наснаас хүүхэд ер нь бол сонголт хийж эхэлдэг тийм. Одоо энийг авна, тэрийг идэн идэхгүй гэж сонгоод эхэлдэг. Тэгэхээр энэ наснаас эхлээл бид нар маа нөгөөсөө юм сонголтын дунд явж идэг. Тэгэхээр тэр зөв сонголт хийхэд бид нэр чиглүүлчих ёстой хүүхдүүдийг. Хүүхэд маань яг одоо энийг буруу зөв гэдгийг сайн мэдэхгүй учраас маш сайн тайлбарлаж өгөөд ямар хор уршигтай, яагаад энийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа, яагаад энийг хориглож байгаа гэдэг зүйлээ хүүхдийн насанд нь тохируулаад бид нэр тайлбарлаад өгчвөл хүүхдүүд маань сайн ойлгоно гэсэн. Шууд толгон шаардаж бойл одоо хэрэгэл зогсоо гэхгүй. Тэгэх юм бол юм угаасаа сүргээр айгүй хурдтай юм сүргээр дагуулдаг те харж шít бид нар одоо нэвтрүүлэг хэлдэг юм нэс. Тэгэхээр таныг өнөөдөр урьж оролцуулдаг нь яг энэ талын мэдээллийг олгох юмсан гэж хүссэн. Тэгэд маш их баярлалаа. Тэгээд дараа бас та ажлын цаг боломжтой бол бас дахин надтай төснөөр оролцож те хүүхдүүдийн тухайн насны онцлог сэтгэл зүйс сэтгэц ямар өөрчлөлтүүд явагдаж байдгийг талаар хоёлаа айхтар олон цуврал нэвтрүүлэг хийж чадахгүй ч гэсэн ингээд энэ 5 сар одоо 6 сар гэл хүүхдийн ихвчдийн маань баяр болгож шít 5 сартаа багтаа таас нэг ажлын зав гаргаад надтай нэг ярилцаарай гэж хүсэх байна. Ер нь миний өнөөдрийн подкаст өөрчлөлт дугаарыг маань хэрвээ та одоо яг энэ дугаарыг сонсоод үзчихвэл яг одоо 30 минут утсаа өөрөөсөө хол тавиад энэ 30 минутын хооронд таны бодолд сэтгэлд үйлдэлд юу анзаардах нь гэдэг бас өөрийг нэг анзаараад үзэхгүй гэж хүсэж байгаа. Яг бид нэрийн подкаст нэвтрүүлэг FM радиогоор явна. Тэгэхэд бас магадгүй те би нэрээ утаснаас хэдийн хугацаанд хүндэрч чаддаг үлээ. За дүрстэйгээр үзээд бас яг энэ нэвтрүүлгийг үзснийхаа дараа утаснаас 30 минут ихний удаад холдоод үзэхэд гэрт ямар өөрчлөлт гарах нь вэ?
өөр дээр ямар өөрчлөлт гарах нь, гэр бүлийн эхнэр нөхрийн харилцаанд ямар өөрчлөлт гарах нь. Ингээд дараа нь эрх хандлага дахин давтаад 1 цаг холдох, 2 цаг холдох гэр бүлтэйгээ цагаа өнгөрөхтэй ийм зүйлсийг хийгээрэй гэж өнөөдрийн нэвтрүүлгийг дамжуулж хүсэж байгаа юм би. Туршиж үзье гэж. Тийм. Тэгээд дээрэс нэмээд яг нөгөө 30 минутаа хүүхдүүддээ илүү зарцуулаад гэр бүлдээ илүү амьд харилцан яриа, харилцаан дээр илүү анхаараарай гэж бас. Яг үнэ. Хүүхдүүд дээр анхаарад миний хүүхд ер нь би бас анзаардаг. Аз олж ингээд охиноо яг уцнаас хөндөрүүлэхээр хөгжмөө тоглолтдог юм байна. Яг төгөлдөр ураад тавтчихээн. Уцнаасаа олдохоор нөгөө тосон будгаач гаргаад, барилын шаврааж гаргаад яг ингээд өөрөө зуртаа зургаа зураад, гитараа хайчилж чинь байшингаа өшөө сайжруулад зурж чинь. Тэгэд энийг мэдээд байгаа хэрнээ за одоо маахандаа бас уц фэрлгүү нэлээ удчихудаа нэг хэсэг өгчээд өдр ингээд хайрлаж байгаа юм шиг мэдрэмжээр өгдөг болчих. Тэгээд одоо би энийг мэдээд байгаа юм. Тэгээд одоо уц фэрлгээ нэлээ удаа өчтөрч баг бариулаагүй дээ. Өнөөдөр жоохон бариулчих. Уцын цэнгэлмэн гэж өгч байгаа. Одоо тэгээд энэ тантай хийсэн ярилцлагаас бодоод ийм насны хүүхд ийм хугацаанд хэрэглэнэ гэдгийг мэдээд авахд л хангалттай юм байна шүү дээ. Хэтрүүлээд байгаа юм л да бүх зүйлийг. Харин тийм хэтрүүлийн хэрэглээ болоод энэ маань өөрөө хор шигтэй болоод ирж байна. Тэгж нийгэм өөрөө бас яг юм. Одоо та бүхэн жишээлбэл үзэр хөшлийн газар очиод зөвхөн дараалал хүлээгээ сандал дээр 12 лаг сууя л да. 10 нь бол уцаал оролтно. Тэгж байгаа. За мэдээж айгүй бол нэг банкны дараалал зогсоод нэг 20 хүн зогсоод 15 нь уцаал оролтно. Гайхалтай. Гэрэн дохион дээр замын улдуур дээр зогсоод нэг 10 хэд машин байлаахад 10 нь бол найдвартай уцаа орлож. Үүсгдэх орчин амьдраад байгаа энэ нэг процесс энэ тойрог маань бүр хэд их юм хамааралтай болчихжээ л гэж харж байна. Тэгэхээр энэ зөвхөн өсвөр нас эхэлтгүү томчууд маань бас энэ дээр яаж хязгаартай явах вэ гэдгээ анхаарах хэрэгтэй. Энэ чинь ядглал насжилт эрүүл мэндтэй холбоотой болчихно тий. Тэгэхээр одоо сүүлийн үед нөгөө нэг ухаалаг утас гэхээс илүү буцаад тавшилууртай утас нэг модонд орж байгаа гэд дэлхийн нийт. Тэгэхээр энэ дээр бас нэг энэ бол одоо бидний хувьд асуудал болж байна шүү гэдгийг ер нь бол нийтээрээ нийгмээрээ ингээд хүмүүс хүн төрөлхтөн анзаарч хэлсэн. Анхаарч байна. Тий. Бид ч гэсэн гэр бүлдээ айгүй өртөл